За юу цаанда guys ингээд Berserk манганы маань волюм 4-ийн сүүлийн 3 chapter ороход бэлэн болсон байна. Тэгээд бичлэг хэлэхээс өмнө дардыг өмнөдөө дараад ороод ирээрэй. За ингээд бичлэгэнд орцгоё. Газ базусаг ялтын дараа хөстэй цэргүүд цайзыг бүрэн эзлэн авч чадна. Тулааны үеэр газ болон базусагийн тулааныг харсан өөр нэг хөсний цэргийн бүлэг газыг өөрсдийн удирдагч Гриффиттэй адил хүчтэй эсхийг гайхан ярилцсаар ухардаг. Тулааны дараа газ товтлогоо болон базусаг ялсны шагналыг ажиллуулах тосоо авна. Түүнд мөн байнгын ажил санал болгож өөрийн туслахаа болохоо амласан ч газ татгалцахад ядаж зочин минь болж үлдээч гэж мөнд нь хүрэхэд уурлаж надад дахиж битгий хөр хэмээн ширүү хариу өгнө. Цайзаас нийлээд зайтай тал байдаг газын тулааныг харсан хөлсний цэргүүд хоёуг дуулгаа тайлж өвсөн дээр амарч байлаа. Тэд замаар ганцаараа алхах газыг амзарч Коркус гэхэр хэсэг цэргийг дагуулan түүний хөнөөж мөнгийг нь булаахаар хөдөлдөг. Гэвч газ тэднийг анзаарч өөрийгөө хамгаална. Тэр дайрч ирсэн ихний цэргийг алж дараагийнх нь гарыг завчна. Энэ үед тэдний удирдагч Гриффитийн тушаалаар түүний баруун гар болох Каска оролцохоор ирж газ Коркусыг хөнөөх гэж байх үед гар руу сумаар орно. Газ бууж өгөхөөс татгалзаж Каска морьтойгоо дайрч ирнэ. Тэд тулцаар эцэст нь газ Каскаг морьноос нь унгана. Тэгэхэд газ өрсөлдөгч нь эмэгтэй болохыг мэдээд цочирддаг. Хийдгээр Каска ур чадвараар илүү байсан ч үзэгчдийн гайшрыг төрүүлэн газ даваа байдлыг авч түүнийг газарт унгана. Газ эцсийн цохилтыг өгөх гэж байх үед Гриффитийн шидсэн чад газ болон Каска хоёрын дунд бууж тулдаан гинт тасалдана. Цэргүүд газ ялагдах нь тодорхой болсонд бүрэн итгэлтэй болно. Гриффит газаас сэлмэн аж бууж өгөхийг шаарддаг ч газ татгалзан газ Гриффит рүү дайрахч Гриффит түүний дайралтыг чадварлагаар гарган сэлмээ мөрөнд нь зоож тулааныг дуусгана. Газ дахин босож довтлохыг оролдогч эцэст нь унаж ухаалдана. Түүний хамгийн сүүлд харсан зүйл бол дуулахаа аван урт цагаан ус нь мөрөн дээгүр нь урссан Гриффит дээрээс нь ширтэн зогсож байсан дүр байлаа. Газ аимшигтай зүүдлэн. Түүний яраас аврахтан болсон дономоо хөөж байв. Удалгүй Гамбино гарч ирэхэд газ түүнээс тусламжгүй. Гэвч Гамбино чи намайг алчсан шүү дээ хэмээн татгалзсан. Түүний үр дээрх нохоо Шисүгийн дөрөгтэй байх бөгөөд энэ бүхнийг ихлүүлсэх хүнд хэн туслахыг хүсэх юм гэж хэлнэ. Энэ үед Донован Газыг дарж авна. Газ Гамбиногоос өршөөл гооход Гамбино чамайг анх олсон газар чи өгөх ёстой байсан юм гэж хэлдэг. Үзэгдэл солигдож Газ айжмаар бодис байдалд эргэж ирнэ. Түүнийг нэг хүн тэрвэрч байх ба тэр дотроо надад бүх хүр гэж орилгоч хар нүдтэй эмэгтэй өөрийг нь тэрвэрч байгааг мэдээд тайвширна. Тэр нь түүнийг дулаацуулж буй Каска байлаа. Газ танихгүй майхан сэрж мөрөндөө хөвдөлтөө мэдрэж Гриффиттэй хийсэн тулаанаа санана. Тэр майхнаас гарч эргэн тойрноо ажиглахад залуухан хөлсний цэргүүдээр дүүрэн байгаад гайхна. Алсад Каска Гриффиттэй маргалдаж байх ба тэдний маргаан дуусны дараа Каска Газын зүг ирж түүний шархлуу цохиж Газыг Гриффиттэй тулцсныхаа дараа өгсөн байсан ч болоосоо гэж хэл. Орчин дойр байсан хөлсний цэрэг Каска эмэгтэй хүний амьдралаа орхин хөлсний цэрэг болсон бөгөөд энд байгаа ихийг цэргүүдээс ч илүү гэж хэлнэ. Гриффит түүнд өнгөрсөн 2 өдрийн турш чамтай хамт унтаж дулаад сулгыг тушаасан гэдэг ба түүний нэрийг Жудао гэдэг аж. Тэр үед Гриффит ирж өөрийгөө илгээр танилцуулна. Газын сэлмийг буцааж өгч майхныг тойрон хамт явахыг өрнө. Хөлсний бусад цэргүүд тэднийг ширтэх ба Газ Гриффитээс эдгээр муухай харцтай залуус хэн болохыг асуухад бид бол Band of Half гэж танилцуулахад Газ тэдний нэрийг сонсож байсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэд ойролцоох толгодын оройд хүрэхэд Газ Гриффитээс өөрийг нь яагаад хороогоогүй асуув. Гриффит Газыг хүсэж байна гэж хариулахад Газ Гриффитийг гомо юм уу гэж асуудаг. Гриффит санаа алдаж бид 4 хоногийн өмнө тэр цайзад байсан. Чиний базуустай хийсэн тулааныг хараад гайхалтай гэж бодсон ч аюултай байсан. Хэрвээ базуусогийн сүх хэвдрээгүй байсан бол базуусогийн биш чиний толгой заацаараа хуваагдах байсан юм. Чиний тулааны хэм маягч чинь яг л өөрийнхөө амьдралыг бооцсон тавьж байгаа юм шиг. Энэ байдал чинь чамайг сонирхоход хүргэсэн гэж хэлдэг. Газ дургүйцэн өөрийгөө хин гэж бодоод ингэж ярьж чаддаг байна гэж бодно. Газ уурлан над руу түрүүлж дайрсан нь та нар. Би тэрийг чинь мартаагүй. Бас би танай хүмүүсийг алсан. Та нарч бас энийг мартахгүй. Бид бол дайснууд. Тулаанаар энэ бүхнийг шийдэе. Хэрвээ би яалвал чиний цээжинд өөрийн шигээ нүх гаргана. Харин чи яалвал өөрийн чинь дагагч болъё гэж хэлэхэд Гриффит зөвшөөрч зарим зүйлийг хүчээр хийхэд хадгалзахгүй гэж хэлдэг.
Каска нүүдж байсан газаасаа гарч ирэн Гриффитийг дуудахад Гриффит түүнээс оролцохгүй байхыг хэлэн би зорьсон зүйлээ өөрийн болох хэрэгтэй гэж хариулна. Газ түүний энэ эрхэмсэг зам байдлыг өөрийг нь галзууруулах шахам гэж бодоод тулгааныг эхлүүлдэг. Газ хурд хүчтэйгээр Гриффит рүү дайрч харин Гриффит нарийн ил дээр түүний дайралтыг амархан хааж түүнийг шархтуулна. Газ түүний илдийг гайхан бодно. Түүний сэлэм төмрөгч хоёр хуваах чадaltaй батал ийм нарийн ил дээр надтай нэг гараараа тулдаж байна. Энэ залуу чадварлаг юм гэдэг. Газ илүү хурд хүчтэйгээр Гриффит рүү дайрч түүнийг ялна гэж өөртөө хэлнэ. Гэсэн ч Гриффит түүнийг илүүрхэж эхлэхэд Газ сэлмийнхээ үзүүрээр шороо цацаж анхаарлыг нь царниулан тулааныг дуусгахаар дайр. Гэвч Гриффит Газын сэлмээр үсрэн гарч илдээ Газын нүр рүү чиглүүлэн чи ялахын төвд юу чихэд били юм аа. Чи надад бүрч илүү таалагдаж байна. Одоо бууж өгөхөд бэлэн үү гэж асуухад Газ чи чих чалчих туртай юм аа. Тулааны үед амаа яаж ашиглаж болдгийг харуулъя гэд илдийнх нь үзүүрийг чанга хазаж тулааныг үргэлжлүүлэхээр шийддэг. Газ Гриффитийн элдний ирийг амаараа чанга хазаж түүний тэнцвэрийг алдагдуулан толгодын уруу өнхөрч Гриффиттэй галдан тулаанд орон илүүрхэж эхэлдэг. Хөөсний цэргүүд тэднийг ажиглан Гриффитийг ийм байдалтайгаар харж байгаагүй юм байна гэж ярилцгаана. Газ Гриффитэд өөрийн чинь цус ямар амтгдаж байна да. Би чамайг наад хөрхэн царайнда анхудаа цохилд авч байгаад мөрөсгөдөж бэлэн байна гэж хэлээд тулааныг дуусгахыг оролдоход Гриффит Газын гарыг өчөж ялагдлаа хүлээн зөвшөөрөх үү эсвэл мөрөө мултуулах уу сонголтоо хий гэхэд Газ эсэргүүцэж Гриффит Газын мөрийг мулталснаар тулаан дуусаж цэргүүд Гриффитийн ялтад баярлан түүнийг магтдаг. Нэгэн цэрэг ирж Газыг бос зогсохыг шаардах үед Гриффит болиулж Газд чи одоо минийх гэж хэлдэг. Бусад цэргүүд юу гэсэн утгатай болохыг асуухад одооноос Газ Band of Hawk-ийн гишүүн гэж зарладаг. Яг энэ үед Каска Гриффитийн өмнө нь хинт ч юм гүн утгатай зүйл хэлж байгаагүй хэмээн уурлан алхна. Орой болох үед Газ майхандаа ялагдсандаа гутран Гриффитийн жаахан хөвгчиг гимгүү царайг бас өөрийнх нь мөрийг ямар ч эргэлзээгүй мулталсныг бодож яг хэн болохыг нь гайхна. Яг тэр үед майхны гадна Коркус болон хэсэг цэргүүд Газыг хөнөөхөр ярилцж байх бөгөөд Каска ирж тэдэнд Газын эсрэг боломж байхгүйг нь сануулхад Коркус Каскагийн яагаад түүний тал зогсож байгааг асууж өнгөрсөн 2 шөнө Газтай тэр хоёрын дунд ямар нэг зүйл болсон юм уу гэж хэлэхэд Каска уурлан дахин нэг удаа хэлээд толгойгоо тасдуулахыг санал болгоход Коркус энэ бол зүгээр л нэргээ байсан юм гэж хэлээд бусад цэргүүдийн хамт буцдаг. Газ майхнаас гарч ирэн Каскад чамд 2 дахь удаага өртөө боллоо. Баярлалаа гэж хэлдэг. Гэтэл Каска намайг бити буруугаар ойлго. Хэн өөртөө төвөг удахыг хүсэх юм. Би зөвхөн Гриффитийн тушаалыг л биелүүлж байна. Дараагийн тулаанд чамайг өхөн гэж найдаж байна гэж хэлээд явдаг. Газ майхандаа буцаж орж унтаж чадалгүй шөнийг сэлмээ тэрэн өнгөрүүлнэ. Үзэгдээ солигдож нэг цайзыг харуулах бөгөөд Газын Band of Hawk дахь хийх анхны ажлыг тайлбарлаж буг Гриффит рүү шилжинэ. Толгодын дээр байх 2000 гаруй зэрэгтэй дайсны камп руу толгодын араар тойрч гал тавин тэдний бэхлэлтийг болон хангамжийг нь шатах болно. Тэхийн тулд бид голын дагуу тойруу замаар явж тэдний араас нууцаар довтлох болно. Үйл ажиллагаа дуусны дараа дайсны кампаас шууд цайзын хаалга руу буцах төлөвлөгөөтэй гэж хэлнэ. Цэргүүд бидэнд дэмжлэг байгаа юу гэж асуухад шүн дайсны эсрэг довтлогоо хийх хүн хүч байхгүй гэж хэлсэн гэхэд цэргүүд хулчраа амьтад гэж хэлэн инээлдэж эхэлдэг. Газ энэ бүхнийг ажиглан цэргүүдийн Гриффитэд итгэл нь ямар их болохыг гайхан бодлогоширно. Гэтэл Гриффит энэ тулааны арын хамгаалтыг Газад даатгана. Цэргүүд бүгд гайхан балмагдаж энэ бол дайсны цэргүүдтэй тулдаж бас өөрийн хүмүүсээ хамгаалах маш хэцүү даалгавар хэмээн шивнэлдэнэ. Гриффит түүнээс энэ даалгаврыг чи хийж чадах уу гэж асуухад Газ энэ бол тушаал тийм биз дээ гэж асуухад Гриффит тийм гэж хэлдэг. Энэ бол маш аюултай бас маш чухал даалгавар. Гриффит түүнийг шалгахаар биш харин түүнд бүрэн итгэж байна гэж Каска боддог. Ингээд ажиллагаа эхэлж цэргүүд голын дагуу тойрон явна. Газ Гриффитийн төлөвлөсөн энэ төлөвлөгөөнд бараг сул тал байхгүйг анзаарч гайхширна. Удалгүй дайсны цэрэг ус авахар голд ойртоход Жудаав хутгаараа чадварлагаар цэргийн хүзүүг онож хороодог. Дайсны кампд нэг цэрэг манаанд гарсандаа гомдлож ийм муухай шин хэн довтлох юм мөрөцнөж бэлэн байна гэж хэлж дуусалгүй. Ойдундаас галын бамрын дөлүүд гэрэлтэж Band of Hawk довтолдог.
Гал салхины хүчээр маш хурдан дамжиж майхны дотор буй их бооны дарнууд дэлбэрдэг. Энэ бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн бөгөөд газ хүртэл ийм туршлагатай хурдтай давталгааг харж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Түүнээс удалгүй дайсны цэргүүд тэднийг хөөж эхлэх ба газ эндээс эхлэн өөрийнх нь үүрэгт даалгавар эхэллээ гэж хэлдэг. За энэ хүрээд Berserk manga-ны маань Volume 4 дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр Vagabond-оор уулзцгаая. Bye guys.